Тэгээ намын нэр үндэд муугар нөлөөлөд байгаа юм бол намын дээр үнэ яс зүгөө байна гэж үзүүлдэг л татах боломжтой гэсэн үг шүү. ICM-ийн мэдээллийн сайт, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайт, иргэний зориг ногоо намын дарга улсын хурлын гишүүн Батбаатартай ярилцах гэж байна. За түүний хувьд бол жагсаалтын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганы хугацаанд бол хилцүүлэхээр өргөн барьж хилцүүлэхэд бэлэн болсон байна. За яагаад жагсаалтын гишүүдийг эргүүлэн татах энэ хуулийн төслийг санаачлах болсон юм? За ямар тохиолдолд эргүүлэн татах юм? За энэ хууль нь одоо энэ олон нийтийн хардаад байгаа шиг нэг хүнд зориулагдсан юм уу үгүй юу гэдэг асуудлаар түүний байр суурийг авч одоо та бүхэнд хүргье. Таныг бол энэ жагсаалтын гишүүдийг эргүүлэн татах ийм хуулийн төслийг боловсруулсан. За одоо энэ хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна гэдэг. Энэ ер нь яах вэ одоо нөгөө та үйл явдлыг мэдчихэж байгаа. Энэ нэг за би бүр тодруулаад хэлчихвэл наран туяа наара гишүүн зориулсан хуулийн төсөл болчихоо гэж зарим нь ярьж байна. Зарим нь бол энэ зөв өө гэж бас нийгэм ингэж хүлээж авч байна. Тэгэхээр энэ хуулийн төслөөрийн талаараа та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Зөвл болгон бас зарим хуулиар бол улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах тодорхой залдууд байдэн шүү дээ. А та болохоор энийг жагсаалтын гэж ангилдаг нь бас ямар учиртай юм бэ? Жагсаалтын гэдэг нь бол ер нь бол уулын 126 гишүүнд бүгдд нь гэдэг зүйл байж болох юм гэж бодож байгаа. Гэхдээ гишүүдийн анхаарлаа тавьж байгаа асуудлууд бол ядаж хэдүүлээ нэг алхмаар ч гэсэн урагшлахгүй бол ингээ бүтнээр нь оруулахаар бас батлагдахгүй байх нөхцөл их өндөр болж байгаа юм байна л гэж ингэж харж байгаа. Тэгэхээр нөгөө хийд юм одоо яриад өнгөрдөг биш үр дүнтэй ихний алхмыг хийгээд энэ нь ингээд цаашдаа батлагдаад үр дүнтэй байна гэж үзвэл зүг болох юм болов уу гэж. Дээрээс нь жагсаалт бол намын нэрээр санал өгж байгаа. Тэнд бол дорж дондогд бол мад бол санал өгөөгүй. Тэнд бол улс төрийн намд санал өгж байгаа. Тэгэхээр энэ улс төрийн намууд энэ парламентд суудалтай байгаад өөрсдийнхөө энэ гаргасан мөрийн хөтөлбөр олон цөөнхийнхөө тэр айлтанд нь хамаарж байна. Тухайн үед ямар судал авснаас хамаарат ажиллаач гэдэг ийм асуудлыг тавьж байгаа. Тэгэхээр чи өнгөрсөн 100 намар засгийн газрын асуудал нэлийн их шууган тарлаа. Бас улсын их хурал дээр хүмүүс харахад их олон нөхцөл байдлууд үүссэн. Тэгэхээр ингээд цаашлаад бид нар ингээд улс орны төлөө чухал шийдвэрүүдийг гаргах гадаад дотоодын өрөнгө оруулалт ер нь Монгол улсын одоо иргэд ард олон сайхан амьдрах ёстой түүн зориулж байгаа шийдвэрүүд гаргахад хувийн ашиг сонирхлоо конопон дээрээ тавих тэр боломжийг өгөө хийж байна гэсэн. Одоо таны хуулийн төсөлд тухайлбал ямар тохиолдолд гишүүнийг эргүүлэн татна гэж тусгагдж байгаа юм. Одоо яг үннийг хэлэхэд хоёулаа нээлттэй ярил л да. Танаа намаас одоо танаа намын жагсаалтанд ороод их хурлын гишүүн болсон, наран туяа наара гишүүн болоо ёс зүйн асуудалд удаадараа холбогдсон. Өмнө нь ёс зүйн байнгын орон оноос одоо бол дэд хороо болцсон. Тэндээс сануулга авч исэн ийм их хурлын гишүүн. За улс төрийн намд тэгэхээр сонгуульд оролцохдоо бүгдээрээ гэрээ хийж ингээд тангараг одоо янз бүрийн хэлбэрээр церемони маягтай л өгөрчдөг. Тэрийг сахин биелүүлэх нь их хурлын гишүүд сонгогдсон их хурлын гишүүдийн үүрэг хариуцлага болох. Энэ чиглэлдээ бол улс төрийн нам өөрийн мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд одоо саад болж байгаа гэдэг юм уу те. Нэгэсэндээ сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан улсын их хурлын гишүүдэд эргүүлэн татдаг тэр боломжийг бүрдүүлэх нэгсэндээ улс төрийн шийдвэр гэсэн. Та жишээ нь гишүүдтэйгээ ямар гэрээ байгуулсан юм? Одоо сонгуулийн өмнө та наара гишүүнтэй гэрээ байгуулсан уу? Наара гишүүн бол одоо нэг тодорхой мөнгөнд дүн төлөөд орсон энтер гэж яриад байгаа шүү дээ. Би гэрээ байгуулаагүй. Тэ. Бид нар миний ойлгож байгаагаар бол сонгуульд нэр дэвшихтэй энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана л гэдэг. Тэгэхээр ёс зүйн асуудал бол одоо тэр ёс зүйн дэгийн хороогороо дэд хороогороо шийдэгдэхээрээ шийдэгдээ явах юм байна тийм үү? Таны хуулинд ёс зүйн асуудал. Гэхдээ яг улс төрийн нам одоо жишээ нь ардын намын дарга учрал хэлсэн л байлаа шүү дээ. Нөгөө намд орсон гишүүд одоо улс төрийн асуудлаас болоод байгаа энэ барьж байгаа байр суурь илэрхийлж байгаа үйлдэлээс болоод одоо намын нэр үндэд муугар нөлөөлж байна. Тэгээ намын нэр үндэд муугар нөлөөлөд байгаа юм бол намын тэр үнэ яс зүгөө байна гэж үзүүлдэг л татах боломжтой л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар иргэдийн өмнө амласан амлалт буюу мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд их хурлын гишүүд нь саад хийгээд байгаа бол улс төрийн нам хуваагдаад байгаа бол улс төрийн нам тэрэн дээр шийдвэрээ гаргах хэрэгтэй. Бид ард түмэнд хүргэсэн ард түмэнд төлөвлөсөн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд тодорхой тооны их хурлын гишүүд саад болж байна. Тийм учраас эргүүлэн татаж энэ мөрийн хөтөлбөрийн төлөө ажиллаж болох хүнийг их хурлд оруулах нь зүйтэй байна гэж. Жагсаалтад ч гэсэн ямар хүмүүс оруулахаа
одоо сайн шүүхгүй бол одоо энэ жагсаалт бол яг зөв систем гэж үздэг тийм ээ. Тэгэхдээ энд ямар зарчмаар оруулах вэ гэдэг. Жишээ нь одоо таны ороос хүн чинь ингээд асуудалтай тийм зөвхөн жишээн дээр. Одоо 2023-аас 24 онд шилжих шинэ жилийн мэндчилгээнд дээр би иргэний зориг ногоо нам бол ард иргэдийн тайз олон түмний энэ төр байна. Та бүхэн Монгол улсын төлөө зүтгэе гэж байгаа бол иргэний зориг ногоо намд илсэж төрийн сонгуульд оролцооч гэж уриалга гаргацсан. Бид нарт нэр дэвшүүлэхдээ тэрэл зарчмыг өрсөн. Энэ ард түмний бүхэл төлөөллийн парламентд байгаасаа гэж би өвдөө бол хүсдэг. Тэр дотор одоо сонгогчид дараа нь ингээд цэгнэж шүүгээд зөв бурууг нь ялгаад за болох юм байна болохгүй юм байна. Намууд нь ч гэсэн биднэрт нэр дэвшүүлэхдээ ийм үн дээр анхаарах хэрэгтэй байна. Анхаарах ийм одоо шүүлтүүрүүд тавих хэрэгтэй байна гэдэг зүйл рүүгээ яваад эхлээд нам өөрөө төлөвшөж байгаа. Арс намын дараа цогт гэрэл бол энэ одоо олон нийтээс шүүмжлэл хүртээд байгаа мөхтөө гишүүний дуудаа сануулга өгч штэ тий. Та үүнтэй адилхан яг ингэ сануулга өгөх дүрм журам танаа намын бас дүрмд байдаг уу? Манай намын дүрмийн ороонд намын гишүүдийн асуудлаар хэний ч асуудлаар ямар нэг байдлаар хэн нэгэн намын гишүүн гомдол гаргавал тэрийг авч хэлцэх ийм л дүрмийн заалтад. Гомдол ирсэн одоо. Одоогор за утсан тийм үү янз бүрийн байдлаар хүмүүс хэлж байгаа зүйлүүд байна. Гэхдээ хоёр талтай хэлж байна. Зарим нь бол зөв гэж байна, зарим нь буруу гэж байна. Эерэг сөрөг аль нь л байж байна. Тэгэхээр энэ өөрөө бас шийдэгдэх байх. Түүнээс яг аль бие ёсоор бичиж одоо цаасан дээр буусан гомдол ирээгүй гэж би ойлгосон юм тий. Хизэнээс эхэлж одоо мөрдөгдөж эхэлэх үү? 3 сарын энэ 15 чуулган эхэлнэ. Тэгээ энэ хаврын чуулган чинь нэг наадмын өмнө 6 сарын сүүлд 7 сарын ихэр нэг завсралт таарна. Тэгэхээр нэг ойролцоогоор би миний харж байгаагаар бол нэг 5 юм 6 дугаар сард батлагдчих болов. Нэг бол батлахгүй бас улсын их хурлын гишүүд Сөрөг Коноб дараад бас батлахгүй байхыг үгүйсэхгүй. Миний энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийн квотад өөрчлөлт оруулъя гэдэг юм уу? Тийм агуулга хөндөгдөх. Миний хувьд бол санаачилж байгаагийн хувьд энэ дээр ямар нэг хөндөж байгаа зүйл огт байхгүй. Тэ. Улсын их хурл дээр очиад хууль бас тодорхой хэмжээнд өөрчлөгдөөд их хурлын гишүүд зарчмын зөрүүтэй саналууд гараад ямар зүйл болохыг бол анхны энэ санаачлага юм уу бодож байгаа энэ амин сүнс нь алга болжвол буцаагаад татгаас өөр самгуулна гэсэн. Таны хувьд бол 100% л одоо хариуцлагын асуудлыг л хөндөж байгаа. Тийм. За баярлалаа танд. За баярлалаа.